Эрхэм үзэгч та бүхэнд орой минь төргий. Баасан гарагийн спортын мэдээ эхэлж байна. 2017 оны аэробик гимнастикийн Аз ТV аврах шалгаруулах тэмцээн буянтахуй спортын ордонд өнөөдөр эхэллээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байгаа аэробик гимнастикийн Аз ТV аврах шалгаруулах тэмцээнд Аз ТV-ийн 10 орны 200 гаруй тамирчид 3 насны ангиллаар аэробик гимнастикийн спортын үндсэн 7 төрлөөр өрсөлдөж байгаамаа. Энэ тэмцээний тоглолтуудыг Монголын үндэсний олонний телевизийн Монголын мэдээ телевиз үзэгч та бүхэндээ энэ амралтын өдрүүдээр шууд дамжуул үзүүлэх юм аа. Энэхүү тэмцээнд оролцохоор бүгд 8 хятад ард улс, Энэтхэг, Иран, Япон зэрэг 10 орны 200 гаруй тамирчин дасгалжуулагч, шүүгч албаны хүмүүс Улаанбаатар хотноо цуглаад байна. Аэробик гимнастикийн Аз ТV аврах шалгаруулах тэмцээн нь аэробик гимнастикийн ганцаарчсан эмэгтэй болон эрэгтэй, хосын төрөл, гурвалсан, багийн төрөл, аэробик бүжгийн төрөл, степ аэробик гэсэн 7 төрлөөр 12-оос 14-наас 15-аас 17-наас 18-аас дээш гэсэн 3 насны ангиллаар болж Аз ТV-ийн шилдэгүүдэд тодруулах юм. Аэробик гимнастикийн Аз ТV аврах шалгаруулах 6 дахь тэмцээний нээлттэй ёслолын үеэр Монгол улсад орчин цагийн аэробик гимнастикийг хөгжүүлэх үйлсд оруулсан хувь нэмрийг үнэлж Азийн гимнастикийн холбооны ерөнхийлөгч Абдул Рахман Аль Шатригийн тушаалаар Монгол улсын дасгалжуулагч Сэнгийн тунгалагт Азийн гимнастикийн холбооны нэрэмжит шагнал олголоо. Дасгалжуулагч тунгалагын хувьд 2010 онд ТV аврах шалгаруулах тэмцээний анхны хүрэл медалийг 12-оос 14 насны ангилал тамирчин Золботын амтаар эх орондоо авчирч байсан. 1990 оноос энэ спортын төлөө би зүтгэсэн. Энэ дэлхийн давцанд монголчуудаа гаргахын төлөө би 20 жил зүтгэсэн байна. Үнэхээр санамсаргүй одоо Азийн гимнастик холбооны шагнал 2 дахь шагналыг авч байна. Анх одоо Азийн гимнастик холбооны тэргүүндээ шагнал авч ирсэн. Өнөөдөр тэгээд одоо ингээд шагнал авчаад үнэхээр баяртай байна. Хүн зорьсондоо хүрсний дараа сэтгэл их сайхан байдаг юм байна гэдгийг одоо амсаж байна. Монголын тамирчдын хувьд жилээс жилд амжилтаа ахиулж хилийн чандад болсон тэмцээн уралдаануудад байнга амжилттай оролцоор байна. 2006 онд бүгд 8 дахь Солонгос улсад болсон аэробик гимнастикийн насан туршидтын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Эрдэнэ хотын мөнх насан Энх улдын Ананд, оюун гэрлийн сод гэрэл Батсүхийн хаш тайш нарт олон улсын гимнастикийн холбооны шийдвэрээр дэлхийн шилдэг гимнастикч цол олголоо. 5 жицчихсэн. Азия одоо ингээд 2 удаагийн авраг болж байгаа. Энэ бол яг гимнастикч өмнөд бол байж бол хамгийн дээд шагнал. За манай Монгол улсад анх удаа Аз ТV аврах шалгаруулах тэмцээн болж байна. Энэ тэмцээнээр бас дэлхийн шилдэг гимнастикчин хэмээх эрхэм хүндтэй цолыг авлаа. Үнэхээр баяртай байна. Аэробик гимнастикийн Аз ТV аврах шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн Вьетнамд болж Монгол улсаас 31 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байсан түүхтэй степ аэробикийн төрөлд шинжлэх ухааны техникийн их сургуулийн баг тамирчид алтан медаль хүртэж Азийн хошоо авраг болж байсан бол үндэсний биеийн тамирын дээд сургууль хөдөө аж ахуйн их сургуулийн хамтарсан баг тамирчид бүжгийн аэробикийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан юм.